Монгол улс ирэх 5 жилд 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг дотоодоос хангах зорилт тавьсан. Үүнд сүү сүм бүтээгдэхүүн багтдаг. Бид 70 гаруй сая малтайч дотоодын сүүний зах зээлийн 56%-ийг хангаж, үлдсэн хувийг импортын хуурай сүүгээр нөхөж байна. Тэгвэл энэ хэмжээг нэмэгдүүлэхэд эрчимсэн сүүний чиглэлийн фермерүүд олноор байгуулагдах шаардлагатай гэдгийг Харамофужи сүүний фермийг үүсгэн байгуулагч Бямбторч хэлж байна. Тэрээр хүүхдийн сүү сүм бүтээгдэхүүний хэрэглээг дотоодосоо бүрэн хангадаг, жишг болгоц цогц ферм хөгжүүлэхийг зорин фермерийн аж ахуйг эрхэлжээ. Монголд анхдагч болон сүү хөтөлбөрийг эхлүүлсэн Харамофужи сүүний фермд Монгол Улсын ерөнхийлөгч үйлдвэрлэлчилгээний бодлогын зөвлөх Даав Баяр ажиллалаа. Монгол Улсын ерөнхийлөгч санаачлан хүнсний хангамж аюулгүй байдал, хүнсний хувьсгалд үндэсний хөдөлгөөнийг Монгол орон дээр өрнүүлээд өнөөдөр нэг жилийн дотор 2503 том жижиг төслүүд амжилттай хэрэгжиж байна. Үүн зориулагдсан 1 гаруй төгрөгийн зээл гарсан байна. Мөн одоо хил гайлар орж иж байгаа шинэ тоон төхөөрөмжийг бас дотроос нь чөлөөлж байгаа. Мөн одоо хүнсний 11 төрлийн бүтээгдэхүүн тутамд тоон тутамд нь 100 мянган төгрөг олгож байгаа. Давтрын хөнгөрөлт чөлөөлөлгээд маш олон төрлийн арга хэмжээнүүдийг төрөөс авж байна. Шим тижээлтэй тижээл идчихэж амттай шим тижээлтэй сүг гарна. Энэ сүг биднээс яг стандартын дагав агаарт оруулалгүйгээр хүний гар хөргөлгүйгээр эцсийн бүтээгдэхүүн болгож ширээн дээр дах бүтээгдэхүүн болгож хүүхдүүдэрээ өнөөдөр гарсан сүг маргааш өглөө хүүхдүүд маань ууна гэдэг нь бол шинэ сүг. Энэ шинэ сүг хүүхдүүдэд ууснараа эрүүл зэрэг болно. Ерөнхийдөө ингээд одоогийн байдлаар 100 хүрийг сааж байна. 100 хүр гэдэг нь 18 литр бодоход нэг өдөрт 1.8-аас 1.4 тонн литр сүг гарч байна. Тэгэхээр тэр тоон сүгээ биднээс аль болох одоо айс крем, тарг гэх мэтчлэн үн цэнт хүргээд нэг хүүхдүүдэд өгөх нь биднээс зорилго байгаад байгаа. Сүү гэж юу яг ингээд 65-аас 72 градусд халаагаад буцаагаад нэг 4-5 градус руу ингээд буцаага буулгачих жоохоо байхгүй. Тэр л өрөөсөө л нөгөө Японд бол яг амьд сүү гэж яриад байгаа. Энэ бол тэр яг нөгөө ашигтай бактери нь үлдээл ашиггүй бактери нь ерөөд дуустав. Манайх нэг өдөрт нэг тонн 200-300 литр сүү гаргадаг. Тэрийгээ бол бүрэн яг тухайн үедээ савлаа гарчихдаг хүчинсэлтэй байгаа. Дотоодынхоо хэрэгцээг 100% ядаж одоо Монголдо бүр хангахын тулд сүүний фермүүд л эрчимдсэн кластер фермүүд маш их шаардлагатай байгаа. Ер нь бол нэг тооцоо гаргаснаар яг манайх шиг 200 үхрийн 200 үнээс саадаг ферм бол нэг дороо хэж нэг 150-аас 200 ширхэг байгуулагдчихж дотоодыгоо бол хангана гэсэн тийм судалгаа бас байгаа. Тэрээр сүүний фермээ байгуулахад хүнсний хувьсгалын хүрээнд олгогддог хөнгөлөлттэй зээл татварын хөнгөлөлт чөлөөлөлт томоохон дэмжлэг болсныг энд онцолж байлаа. Харин цаашид дотоодынхаа сүүний зах зээлийг бүрэн хангахын тулд өндөр ашиг шимтэй фермерийн үнэний аж ахуйг хөгжүүлэх шаардлагатай гэдгийг онцолж байна. Ингэснээр сүүний гарц нийлүүлэлтийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэлээ.